Сайн байцгаана уу цагаан уул эмнэлгийн зөвлөгч Илбэрэл байна. Өнөөдөр би та бүхэндээ эдийн шинжилгээний талаар мэдээлэл хүргэхээр бэлтлээ. За эдийн шинжилгээг ямар тохиолдолд авах вэ гэхээр умаа хүзүүний эсийн шинжилгээ өгөөд тэр нь өөрчлөлттэй гарсан тохиолдолд онц тодруулах зорилгоор эдийн шинжилгээг авна. За мөн умаа хүзүүний өнгөт дурангаар үзлэг хийх явцад умаа хүзүүний гадаргууд өөрчлөлт илэрсэн тохиолдолд мөн онц тодруулах зорилгоор эдийн шинжилгээг авдаг. Эдийн шинжилгээг хэрхэн авдаг вэ? Умаа хүзүүнд тусгай уусмал түрхэн өнгөт дурангийн тусламжтайгаар томруулаар харж өөрчлөлт өгөн цайрч бүх хэсгээс эдийн шинжилгээ авдаг тусгай багцаар жижигэд аван шинжилгээнд илгээдэг байгаа. Умаа хүзүүний эдийн шинжилгээгээр юу гэдрүүлж болох вэ? Умаа хүзүүний эдийн шинжилгээгээр хортой хадар болон хадрын урдил үе, мөн жинхэнэ шарах болон вирусын гаралтай ургацаг болон өв, мөн бие физиологийн хэвийн болон өөрчлөлттэй эсхийг ялган онцлогоор даваа талтай. Умаа хүзүүний эдийн шинжилгээнд богино хугацаанд ямар нэгэн зовиргүй хийгддэг. Гол нь өчтөн биеэс судлаж эмчтэй туслах хэрэгтэй. Эмч танд ямар нэгэн ажилбар хийж байгаагаа тайлбарлан аж холбогдол болон дараа нь гарч болох эрсдэл, мөн эдийн шинжилгээгээр юуг оншилж болох талаар танд илүү дэлгэрэнгүй зөвлөгөө өгч зөвшөөрлийн хуудас авсны үндсэндээ энэ ажилбар хийгдэх болно. Эдийн шинжилгээ авснаас хойш 7 хоногийн дотор бэлгийн харьцаанд орохгүй, хүнжим өрөхгүй, мөн угаалга хийхгүй гам сайн байх хэрэгтэй. Мөн бэлгийн харилцааны үед цус гарах, өтрэнээс ногоон үнэртэй эдэрхэг зүйл гарах, сарын тэмдэг ирээгүй үед цус алдах гэх мэт шинж тэмдэг илрүүл та яаралтай эмэгтэйчүүдийн эмнэлэгт хандаарай.